Өнөөдөр Өмнө Говь аймгийн төв Далан Задгад хотно ардчилсан намын дарга сонгох сунгааны хурал болж өндөрлөлөө. Нэр дэвшигчид сугалгааны дагуу өөрсдийн мөрийн хөтөлбөрөөр танилцуулж байгаа бөгөөд 2017 оны хамгийн анхны энэхүү уулзалтыг улсын хурлын гишүүн, улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга, Баянгол дүүргийн ардчилсан намын дарга Эрдэнэж мөрийн хөтөлбөрөөр танилцууллаа. Тэрээр намын даргад өрсөлдөх маш олон шалтгаан байгаа. Хамгийн гол нь энэ намын цаашдын ирээдүйн хувь заяа, энэ нам маань Монгол орны хөгжлийн түүчээ болж авах нам юм. Мөн нийгэм улс төрд манай намын гүйцэтгэх үүрэг маш их ийм нам байгаасаа гэж хүсдэг юм а. Ардчлалд анханасаа тулгын чулууг нь тавилсан хүнийхээ хувьд өөрийн хариуцлага авах умсарлан би нэрээ дэвшүүлж байгаа гэлээ. Би өнөөдөр эргэлздэг. Магадгүй нэг 2 наадмын дараа бид 2020 онд та бид хамтдаа тэр түүхэн ялалтыг авчирч чаднаа. Би энд огт эргэлздэг. Энэ түүхэн ялалтыг авчрах тэр цаг үед бид дахиад алдааг давтахгүй байх ёстой. Тэр үед бид улс өвчтөд бэлдсэн байх ёстой. Бид бодлогоо боловсруулсан байх ёстой. Бид Монголын хөгжлийн тэр түүхэн одоо үүрэгт манай намын гүйцэтгэх тэр үүрэг оройлыг бид тодорхойлсон байх ёстой. Тэгжээж бид нар 2020 оны ялалтанд үр дүнтэй бэлтгэж амжилттай оролцож чаднаа. Бид ялалтаас ялалтад дандаа алдаа гаргадаг. Ялахаараа бид өөрийнхөө намын гишүүдийг тохиождаг. Анхан дундчдын намын байгууллагуудын оролцоо байхгүй болчдөг. Тэгээд тэр дээгүр сэвсэн хідэн дарга нар л арчлын нэрээр цээжэд илдээд явдаг. Ийм гашуун түүхийг бид нар олон удаа давтаж болохгүй. Намынхаа анхан дундчднаас тасраад гишүүдээс тасарсан нам юунд хүрдгийг бид нар олон удаа амслаа. Одоо болсон нөхтөө бид одоо энэ алдааг давтах хэрэг байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлэх гээд байна. Мөн түүнээс гадна танхим цугласан Өмнө Говийн ардчилсан намынхан Эрднийг намын анхан шатны байгууллагаас эхлэн ажилласан Зангарах сайтай улс төрч хэмээн ам сайтай байгаа нь ажиглагдлаа. Энэ улсын хурлын гишүүн 3 гишүүнтэй нэг талархал илтгэл гэж бодож байна. За манай энэ ардчилсан намын бүлгийн 3 гишүүн бол одоо маш сайн ажиллаж байгаа. Одоо ялангуяа Эрдэнэ гишүүнийг одоо би онцлж хэлмээрөө одоо бүлгийн дарга. Ийхүү ардчилсан намын даргыг сонгох сунгааны уулзалт болох дараагийн аймаг бол Дунд Говь аймаг юм байна.